Өвөр Монголд бас үндэсний эрч хүлээний хөдөлгөөн хүчтэйгээр өнөөд ялангуяа дэмжих донор гом бол нэлээд эрч хүчтэйгээр тэмцэж улмаар Японы дэмжлэгтэйгээр бие даах байдлыг болж байсан. За 30-аад онд оноос эхлүүлээд ер нь өвөр монголчуудын олон тийм бие даасан төр засгийн байдалтай хөдөлсөөр байгуулагдаад за тэр 47 онд өвөр Монгол бол өөрийн эрч хүлээг зарлах хүртэл үргэлжилж байсан. За үүнийг бол Японы судлаач Удака бол энэ явдлыг өвөр Монгол улс гэж ялгаж сандарсан байдаг. За 1949 онд бол тэр Хятадын коммунист нам Мао Цзэдун нар өөрсдийнхөө үдсийг бол зөвлөлтийг боломжтойгоор өсгөөд ингэхдээ бол өвөр монголчуудыг хуурам эхэлсэн. За холбооны улс байгуулна. За энэ холбоот улсыг байгуулахдаа бол янз бүрийн ард түмнүүд бүрэн эрхтэйгээр нэгдэн орноо. За энэ холбоот улс ямар байдаг гэхээр сецессийн эрх буюу тухайн холбоот улсад нэгдсэн субъект нь эргээд гарч болох ийм эрхтэй байх юм шиг хуурам хэлсэн байдаг. Үүнд бол өвөр Монголын улаан хуу зэрэг зарим коммунист үзэлтэй эрх баригч хуурдаж отж байсан байна. Тэгээд энэ Монгол улсад ямар нуглаа завхрал гарч байсан тэр бүхэн бол өвөр Монголд давтагдсан. За эхлээд энэ хэд хөөцгөлч асуудал гарсан хүмүүсийн хөрөнгийг ороо хардаж сэрдэх. За тэгээд энэ бол зүүнтний нуглаа гэдэг юм болсон. Үүний дараа бол байдлыг арай гайгүй болгож байгаа юм шиг юм болсны дараа баруунтны нуглаа илрүүлээд бас байгаа хүнийг бол олж идсэн. За үүнд том харамсалтай Монгол улстай нэгдэн нийлэх хэрэгцээтэй байсан хэдэн мянган сэхэд хүнийг ороосон байдаг. За ингээд харьцлага ер нь өвөр Монголд замхрахгүй байж соёлын хувьсгал гэдэг юм хүндрэлтний төвөнд ховорхон тохиолдох солиотой явдал эхэлсэн. Мао Цзэдун бол тухайн үед улс орныхаа 40 сая хүнийг янз бүрийн байдлаар ороосон ирнэ. Манай хятад улсад ер нь 304 соёлын хувьсгал хэрэгтэй юм байна гэж хөтлөж ирсэн. За энийг янз бүрийн нэртэй соёлын хувьсгал хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Нэг соёлын хувьсгал нэхэд хүүхдийн чиглэлтэй соёлын хувьсгал байж болох юм байна. Өөрөөр хэлбэл хүүхдүүдийг олж чадсанаар хүн амаа зөвлөх гэгчлэн. За ингээд өвөр Монголд соёлын хувьсгал өрнөхөд бол давхар нэг харьцал явагдсан. Энэ бол үндэстний эсрэг харьцал байсан. За энэ бол өвөр ардын намыг малтаж авах хөдөлгөөн гэдэг ийм хөдөлгөөнийг явуулаад ингээд улс даяар явж ирсэн соёлын хувьсгалтайгаа зэрэгцээд ийм бас нэг үндэстний эсрэг харьцал явагдсан учраас өвөр Монгол бол тухайн үед Хятадын хамгийн ихээр аварч хэмэгдсэн ийм үндэстэн болсон. За тэр үед бол арай нэг аюул бараг өсвөчтэй хүн болгоныг алж ядах тамдлан зовоох, хорих, хүчээр ажил хийх ийм юм хийхин зэрэгцээ бас энэ Хятадын томоохон хотуудаас оюутан залуучууд гэсэн нэртэй ийм улаан хамгаалагч Хүнвэбин гэдэг залуучуудыг бол өвөр Монгол айлуудад олноор суулгасан. За тэгээд зарим айлд бол 4-5 9-10 хүнийг бол суулгаж байсан юм байлээ. За энэ бол өмнөд монголчуудын хэл соёл бол сөргөөр нөлөөсөн гэдэг нь бол энэ ч ойлгомжтой. За Хятадын явуулсан бас нэг тийм нуглаа завхралтай бодлого бол бас Хятадын өнчин хүүхдүүдийг бол хүчээр өвөр Монгол айлууд бол өршлөж байсан байдаг. За ингэж өвөр монголчуудыг хадчлах маш аюултай бодлогыг явуулж ирснийг бол хамгийн хүнд хэцүү үед нь ч гэсэн 60-аад он, 70-аад он, 80-аад онд бол өвөр монголчууд эсэргүүцэн тэмцэж үр зэвсэг тослох хүртэл гаргаж байсан. За 81 онд гарсан өвөр Монголын сурагчдын хөдөлгөөн гэдэг юм хүчтэй хөдөлгөөн гарсан. Энэ нь бол өвөр Монголд олон тооны хятад иргэдийг сууршуулахыг эсэргүүцсэн ийм хөдөлгөөн болсон. Энэ нь бол Хятадын улс төрийн амьдралд нөлөө үзүүлээд тэр Тяньаньмэний услаж сэдвийг ахуулсан гэж хүмүүс ярьдаг. За өмнөд Монгол ахын дүүс маань ийм олон гашуун зовлон туулсан ч гэсэн ер нь Хар Монголд маань заримдаа дутагдчихсан хэлмээр байдаг. Тийм үндэсний үзэл хорноо хайрлах хүслийг бол тээсгэр ирсэн байдаг. За өөрийнхөө уламжлалт бичих үсэг маш их хэмжээний өв соёлыг бас тэгээд за өнөөдөр бол бас эрдэмтэд нь өв соёлоо сайн судлаад ард иргэдтэй ойлголоод дэлхийн монголчууд ойлголоод ингээд явж байгаа нь түүний цаашаалтай. За тэгээд яг зарим нэг буруу ойлголт байдаг л да. Энэ өмнөд монголчууд бол энэ ууссан хүмүүс байхгүй болсон хүмүүс гэж
Тэр ойлголт одоо Монгол ард улсад бол зөвлөлтийн үзэл сурталчилгын үед байсан дараа нь ч гэсэн одоо байсаар исэн. Гэвч одоо идэвх зүтгэлтэй их орон зүйтэй монголчуудын ачаар бол сүүлийн үед Монгол улсын хандлага буурч байгаа нэг сашаалтай байгаа. За тэгээ өнөөдөр монголчуудынхаа зовлон гонгийг одоо хуваалцаж жагсаал цуглаан хийгээд одоо ингээд уулзалтанд оролцоод байж байгаа та бүхэнтэй бүгдээр мэдээ талархаж байна. Одоо Өмнөд Монголын залуучуудын холбооны хэмжээж одоо талархлыг дэвшүүлж байна. За ингээд Далайбаатар маань энэ цагтаа байр байгууллага бол тайлбар авах гэсэн тайлбар авах хугацаанд лайлтын өнгөрсөн л байлтай. Тэгээ одоо нэг юм зөв усаар саадуулдаг хүнийг одоо ингээд ямар нэг юм баримт төвчг юмгүйгээр саадуулна гэж чинь хүнийг хулгайлж одоо залхаан цэглүүлж ингэж хамгаалахаас өөр аргагүй шүү дээ. Тэгээ Монгол улсад ч гэсэн өмнөд монголчуудын ихээр зөрчигдөж ингэж байдаг. Өөрийн талаар одоо бас нийтлэн дээр одоо бичээд ингээд явж байдаг. Та бүхэнд одоо тэгээд бүгдээрээ санал бодлоо илэрхийлж саналаа хуваалцахыг одоо урьж байна. Одоо энэ микрофоны энэ дөр бол та бүхний хувьд чөлөөт микрофон чөлөөт энэ дээр байгаа шүү гэж хэлээд та бүхний урьж байна. Энэ уран амгалан айлтгая. Миний нэр Энгич Жаргал. Та бүхэн фэйсбүүкээр ордог бол Мармай Монгол гэж нэрээр одоо нэг хэсэг явдаг байлаа. За монголчууд 6.9 сая км хавхад үлчин км нутагтай юм бид. Орхнаас язгуурын өгсөн газар нут бол 6.9 сая км хавхад үлчин км нутагтай хэрэгтэй. За одоо өнөөдөр Монгол улс 1 сая 500 мянган хавхад үлчин км нутагтай بود. Тус 6.9 сая км хавхад үлчин км нутгийн 30 хүрэхгүй хувь дээр нь биднээс амьдарч байгаа. Дэлхийд дээр улс үндэстнүүд 2 хуваагддаг, 3 хуваагддаг зөндөл байдаг. Гэтэл монголчууд маань 2 хуваагдсан биш. Бүр 10 хэд хуваагдсан. Тэрийгээ мэддэг. Тэрийгээ ойлгодог. Ийм нэг сонин байдал байгаад байдгийг. Энэ байдал юунаас болсон гэхээр монголчууд бидний нэг төлөв байл нэг класс нөлөөсөн баг. Хоёр гадны өөрийгөө өчрөж үлдэх оршин тогтнох эрхийн унгаагдсан гадны юм бол хүчтэй явж яснаас 1636 онд Өмнөд Монгол 1691 онд Төв Монгол 1656 онд Ойрд Монгол лэгдэг хэсэгчлэн тастаж Манж гэх юм их үндэстэг өөртөө нэгтгэж дэлхийн хөрснөөс их эзэн Чингис хааны байгуулсан том улс бүрийг байхгүй болгосон юм хашин төв байдаг. 1691 онд Төв Монгол Манж ирэх хэл орсноос хойш яг 220 жилийн дараа өөрөөр хэлбэл 1911 онд Төв Монгол маань тусгаар тогтнолоо сэргээсэн. Энэ тусгаар тогтнол сэргээх үйлсэд Өвөр Монголын олон баяр идэвхтэй оролцож зэрлэгийн хүчээр энэ үйлээр маш их хүчтэй оролцож бид бас мартаж байгаа. Жишээлх юм бол Монголбаатар Дангис тогтохгүй гэх мэт юм Өмнөд Монголын баатарчууд монголчуудын тусгаар тогтнолд үнэтэй хэмнэн авсан бид мартаж болохгүй. Саяхан 2 жилийн өмнө Монгол улсын тусгаар тогтносны 100 жилийн биднээс тэмдэглэсэн. Энэ тэмдэглэлт баярт биднээс өмнөд монголчуудынхаа оруулсан авьяа тэдний байгуулсан асар их сайхан тэмцлийг мартах учиргүй.
Өнөөдөр өмнөд монголчууд маань ядарч байна. Харин даглалт байна. Өөрөөр шинэ үнээр хэлэх юм бол хятад гэдэг үндэстний колонд байх гэдэг мартчихлаа. 1947 онд өмнөд монголчууд тусгасан. 49 онд хятад өөрснийхөө тусгаарлалтыг 49 онд тухай сүүлд нь олсон. Гэтэл өмнөд монголчуудын нэр дагалсаар хүнийхээ олноор дагалсаар зовоосоор 1967-аас 69 онд түрүүний ярьдаг мөнхөр ярьдаг 64 монголчуудыг ямар муухай хэсгээр аалж устгаж геноцид үйлдв. Энийг Монгол үндэстэн мартаж болно гэж юу? Бид цуг хамтдаа байх юм бол бид хүчлэхгүй байх хэрэгтэй. Өнөөдрийн өмнөд Монголын залуучуудын байгууллагад ажиллаж байгаа эрхэм бүү Далайбаатар Төвсөн зээн нартан бий. Туйлын их баяртай байна. Та бүхний хийх ажил цаашдаа дагдлын шулуунаар явахгүй нэг ойлгомжтой. Энэ их хэцүү тэмцлийнүүд эрхэм бүүнэр маш их шургуу явж байж. Өмнөд Монголын тусгай тогтолцооны төлөө халуун бүлээн зам үйл ажиллагаа тэмцэх ёстой. Би яагаад ингэж хэлж байгаа юм гэхээр монголчууд маань хаана хэцүү байдалд байгаа. Би тусгаар тогтнол байж байгаа гэдэг нэг амар амлан болсон мэдээ байхгүй. Монгол улс хэдийгээр тусгаар тогтносон боловч хоёр улсын холцоо гэдэг хизээш мартчихлаа. Хоёр талаас Орос улсын улсад холцоо төрсөн. Урд талаас хятад улсын холцоо наадлаа хаалтна. Монголчууд байна. Өөр холцоонд байхдаа бүр гансуу мужийг урагшин татж ирээд өөр Монголын наадлаар хажуудлаар оруулж ирээд Монгол улстай хэлхийлүүлсэн ийм газар зэрэг байдаг. Ийм холцоонд байж байгаа Монгол улс цаашаа хөгжөөд тусгаар тогтолцоо аваад явна гэдэг маш хэцүү. Ийм учраас өөр Монголыг тусгаар тогтноолох, өөр Монгол хүмүүсийн эрх хэрэгчлөө дээдлэх, хэдний эрх хэрэгчлөө төлөө угаанд урах тэмцэх ийм эрэм цаг үе бол зайлшгүй ирж байна. 21-р зуунд хятадын зүүн гэж ярьдаг. Тийм ээ, хөгжиж байгаа, өвчлөж байгаа зэрэг айрын ч гэсэн асар их хүчрэг болж байна. Хамгийн сүүлд гэхэд гуйсан зөвлөл бодулсан хийгээд тавьсан, одоо хийгээд орхигдсон байсан бөмбөгдөгч онцлог үйлдвэрлэгч Варяг гэх нэг хөлөг одоо хөлөг онгоц дээрлэгч далайн хөлөг онгоцыг засварлаад Украинаас засварлаад онгоц дээрлэгч ирээд далайд гаргаж байна. Энэ бол Америкт бас нэлээд сонирхоод авч байна. Ингээд цаашаа бол байдал асар их буцдаг. Ийм учраас дэлхийн нийтийн одоо прогноз орох хятад бол задрахын магадлал өндөртэй. Өөрсдийн ашиг сонирхол зөрчилж байгаа ашиг сонирхол байдаг. Задрах магадлал бий. Энэ мөнхийн юм гэж байдгүй. Мөнхийн хөршиж гэж байдгүй. Тэгэхээр хятад улсын задралт ямар янз зарг бэлэн байх ёстой гэдгийг бас урьдчилан харж төлөвлөж одоо нэг залуучууд маань ялангуяа улс төр бүх юм сонирхдаг болсон. Ийм үед одоо энийг бас урьдчилан харцсан байх хэрэгтэй байна. Бид мэддэг байсан л да. 1990 онд Сүүлд бод ус гэж асар их том ус задарсан. Эзээрч задрахгүй шиг өмнө би боддог байсан. Тэр их бондоо сатгийн зам байгуулнаас ийм үйлдэлтэй ийм ус задарчихсан. Өнөөдөр мөн бүгдэн хятад ус мөн ялгаас ингээл задрахал болно. Зэнийг энэ задрах нь бол ойлгомжтой. Энэ задралт яаж бэлэн байх вэ гэдгээр энд оролцож байгаа залуучууд. Монгол үндэстнийхээ төлөө захирж байгаа зүрх болон энийг бодох хэрэгтэй. Монголчууд эвтэй байхдаа хүчтэй гэдэг өгөөд энэ бол монголчууд нэгдэж бич хүчтэй бол Чингис хааны монголчууд одоо хүчтэй болгосон нэг юм бол Монголд орох